Шинэ жилийн баяр болох гээд нэх гоё тоглож байна уу? Гомсог ширээ засаад, хамттай болоо аваад дуртай хоолнуудаа хийгээд гэвч энэ бүх авсан бэлдсэн зүйлсийн маань хичнээн нь хог хаягдал болон үлддэг бол гэдгийг та бодож байсан уу? Шинэ жилийн баяр бол байгаль дэлхийд хамгийн их ачаалал нэмдэг баяр юм байна. Жил бүр шинэ жилийн үеэр дэлхийд даяар хог хаягдлын хэмжээ дор хаяж 30% нэмэгддэг гэх судалгаа байдаг. Жишээ нь Англи улсад зөвхөн баярын дараа л гэхэд 3 сая нэмэлт тонн хог гардаг байна. Энэ бол хэдэн зуун хогийн машин дүргэх маш их хэмжээ юм. Зарим нэг тоо баримтаас дурдвал зул сарын үеэр 4.5 сая порц оройн хоол 230 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн хогийн сав руу орж жилд бүр 263 мянган цацагт хэрүүл 7.5 сая таарт билүү 11 сая кг төмөс 5 сая пудинг хаягддаг байна. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд асар их уус, эрчим хүч, хөдөлмөр зарцуулагддаг байтал ингээд л хог хаягдал болчих нь гэхээр харин байгааз. Шинэ жилийн хамгийн сайхан уламжлалын нэг бол бэлэг. Гэр бүлдээ найзуудтай монетадаа зориулан төрөл бүрийн гоёмсог ууд цаас ашиглан бэлэг боодог. Гэвч баярын үеэр ойролцоогоор 365 км боодол цаас хэрэглэгддэг ба энэ нь дэлхийг 9 удаа тойрох хэмжээ юм. Мөн бэлэг боохын тулд 40 сая оромог скотч ашиглагддаг гэх судалгаач байдаг. Мөн жил бүр 1 тэрбум мэдчилгээний цаас хаягдаж тэдгээрийн 75% нь дахин боловсруулагдахгүйгээр ердийн хогт ангилагддаг. Тиймээс энэ жилийн бэлгүүдээ дахин ашиглах боломжтой даавуу сонины цаасаар боож дижитал мэдчилгээ илгээх юм уу дахин боловсруулах боломжтой материал бүхий загтал сонгохыг зөвлөж байна. Бас жил бүр 500 тонн гэрлэн чимэглэл хаягдаж 189 сая батарей ашиглагддаг. Харин ашиглаж дууссан батарей нь аюултай хог хаягдал тооцогддог учраас заавал зориулалтын зэгт хаях ёстой. Монголчууд бид жилд ганцхан болдог шинэ жилийн баяраараа элбэг дэлбэг дүүрэн байхад онцгой анхаардаг. Мэдээж энэ жилийн хамгийн гоё баяруудын нэгч зөвхөн гоё ширээ, гэр зал чимэглэлүүдээр биш гоё хандлагаар тэмдэглэвэл ямар вэ? Энэ жилийн баяраа илүү утга учиртай, их дэлхийдээ ээлтэй тэмдэглэцгээе. Бусдад уриалж энэ бичлэгийг шеэр хийгээрэй.